одын гişээр 1 сарын хугацаатай англи сурахаар ирсэн. Би болохоор өөр ангаагаас ирсэн болохоор ингээд энд ирээд ингээд хотын юм уу өөр нутгийн орон нутгийн хүүхдүүдтэй яаж танилцсан да, яаж найзуудтай олон да гэж бодож ирсэн. Харин энд ирээд гайгүй хүүхдүүдтэй найзлаад ерөөсөө манай найзууд намайг орон нутгийнх байна чи ийм тэр зантай байна. Ерөөс тэхгүй ерөөсөө ингээд тэгш байдлаар амар харьцсан. Одоо бараг ингээд явах чинь явах чахта жоохон сэтгэл харамсаж байна. Яагаад гэвэл олон хүүхдүүдтэй найзлсан байгаа. Тэгээд ерөөсөө ингээд яаж яхад өөр ангаа ингээд орон нутаг Улаанбаатар болохоор хол болохоор ерөөсөө ойроо хавуулцаж чадахгүй гэж бодоод жоохон харамсаж байна. Ерөөсөө ингээд олон хүүхдүүдтэй гомд хаялд гараад ингээд өөр улсын соёлыг жоохон өөртөө мэдрүүлээд ер нь гадаадд ганцаараа амьдрах, ганцаараа сурах ямар байдгийн байна. Тэгээд англи хэлийг ер нь яаж сурах хэрэгтэй вэ гэдэг талаар амар сурч мэдж авсан.